GCI грант салбар нь 2024 онд хамтдаа хүчтэй уриатаагаар Алтан очрын даваа нам ерөнхийлөгчийн удирдлагын багийн манлайлалд ор 31 шинэ гишүүнийг гэр бүлдээ хүлээн авч нийт 116 үндсэн гишүүнтэйгээс 42 гишүүн нь GCI Монгол байгууллага болон GCI грант салбар байгууллагын удирдлагын багт ажиллаж байна. Номын мангас төсөл Бус төсөл нь GCI грант салбар байгууллагын малгай төсөл бөгөөд 5 дахь жилдээ үргэлжлэн хэрэгжиж байна. Энэ онд бид салбар байгууллагын 28 гишүүнийг үе шаттай урт хугацаанд хэрэгжих сургагч багш бэлтгэх хөтөлбөрөөр эхлүүлэн төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа бол төслийн материалаа аспакт илгээж мөн төслийн хүрээнд Дорногов аймгийн Сайн Шанд хотын ерөнхий боловсролын сургуульд бичил номын сан байгуулан хүлээлгэн өглөө. Купон төсөл GCI Монгол байгууллагын нийт гишүүдийн бизнесийг дэмжиж бодит хувь нэмэр оруулах зорилт бүхий төсөл юм. Уг төслийн хүрээнд GCI Монгол байгууллага төдийгүй олон нийтэд бизнесээ үр дүнтэй сурталчлах маркетинг сувг болж байгаа гэдгээрээ онцлог бөгөөд 2018 оноос хойш нийт 32 дугаарыг хүргээд байна. 2024 оны үйл ажиллагаа GCI грант салбар байгууллага нь International Business Networking арга хэмжээг амжилттай зохион байгуулсан бөгөөд уг арга хэмжээнд GCI байгууллагын 2024 оны ерөнхийлөгчийн Кевин Кумаравил хүндэт зочноор оролцлоо. Мөн салбар байгууллагын Sister Ship-тэй уулзалтуудыг зохион байгуулж, Senat Golf, GCI Aspect гишүүдийн хамт идэвх оролцоогоор өндөр байж, дурсамж дүүрэн аяллыг бүтээлээ. Энэ жил бид GCI Монгол байгууллагаас зохион байгуулсан бүхий л арга хэмжээнүүдэд гишүүдийн оролцоогоор идэвхтэй хамрагдаж, үндэсний ерөнхийлөгчийн нэрэмжит академид шилдэг багийн оролцогч 4 гишүүн, мэтгэлцээн, элтгэх хурлын тэмцээнд англи хэл дээрх мэтгэлцээний баг 2 дугаар байр, монгол хэл дээрх хэлтгэлийн төрөлд 3 дугаар байр, GCI Монгол байгууллагын спортын наадамд байд харвааны эмэгтэй төрөлд алтан медаль хүртсэн амжилт үзүүллээ. Мөн бид GCI Монгол байгууллагын салбар байгууллагуудтай хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх Cooking Class арга хэмжээг GCI Capital, GCI Progress, GCI их хүрээ, GCI Guangchong салбаруудтай хамтарч хийлээ. 2024 онд бас нэгэн хийж хэрэгжүүлсэн ажил нь салбар байгууллагын гишүүдийн бизнес хувь хүнийг танилцуулах зорилготой хэрэгжүүлдэг HRV 8 дугаарыг бэлтгэн хүргэлээ. Энэ хугацаанд удирдлагын багийн 7 хурал хийж, боордын гишүүдийн ажлын бүтээмжийг дүгнэх KPI үнэлгээг боловсруулан хэрэгжүүлж эхэллээ. Иймэрхүү гишүүдийнхээ биенээсэн сэтгэлийг холбож, цагаан сар, март, цэргийн баяр, хүүхдийн баяр, уулан далхалт, миний академи гэх мэт дотоод үйл ажиллагааг зохион байгуулж, гишүүдэд халуун дулаан уулзах торгон мөчийг нийлүүлсэн он байлаа. Энэ хугацаанд өнгөрсөн үеэсээ суралцаж, цааш алхах замынхаа мөрийг илүү тодор харах түүхэн өдрүүд болон үлдлээ. Энэ бүхний ард үнэлж баршгүй цаг хугацаа, бусдыг гисэн сэтгэл зүрхээр хамтдаа бүтээж, хамтдаа үйлдэлсэн нийт гишүүдэд чин сэтгэлээсээ талархлаа.